хишгээ даллаж хилэнцээ дарахгүй. Монгол хэлний нэг биений төрх байдал, зангар шин хөдөлгөөн, авхаалчтай, самбаатай, сайхан байгаа байдал. Тэгээд нэг ямарваа нэг юм тууштай байдаг энэ чин чанар бол хүний амин чанар, Монгол хүний амин чанар үстэй л гэж ингэж бодогдож байна. Ерөөсөө байгаль их дэлхий, тэгээд нүүдлийн аж ахуй, энэ соёл, энэ бүх юмаа дагсан тийм тэнгэр эцэг газар их гэж энэ барилга дунд өөрөө оршсон ийм л онцлогтой гэж ойлгодог шүү дээ. Би үн чанар л гэж боддгийн. Өөр би ямар ч хүнд байхгүй Монгол эмэгтэй хүн үнэнч, Монгол эрэгтэй хүн нөхөрлөлтөө үнэнч. Цэвэр Монгол хүн шүү дээ. Ямар нэгэн гэрлийз биш. Сгард нөхтөл те бие даасан бүрэн эрэхэд эрхчлөөтэй ийм сайхан чанарууд сууж өгч өнөөдөр бид одоо энэ амин чанаруудаар амьдарч байгаа болоо гэж бодож байна. Эрт дээр үесээ Монгол хүн байгаль хоёр эд эсийн амин шүтэлцээтэй байсан. Тиймдээч монголчуудын маань өвгд эцсийн оюун ухааныхаа сарвсан тэр сайхан дээжээр баталсан зүйлийг шинжлэх ухаан араас нь баталж авдаг болоо гэж би ойлгодог. Дээд тэнгэрээс саяад гэдэг үг чинь бас чоосоо биш шүү дээ нэзүүдээ. Одоо энэ бол үндсэндээ бол амин чанар бол явж бол тэр нөгөө гурван хэлхээс үгэн дээр тогтно гэж ойлгодог юм л да. Тэгэхээр нэг өөрийгөө засах хэрэгтэй байна, өөрийгөө олох хэрэгтэй байна, өөрийгөө ойлгодог болох хэрэгтэй байна. Дараа нь бол гэрээ засах буюу өөрийнхөө тэр амьдралын утга учир болсон тэр заавал туулах хэрэгтэй тэр юм зөв бүтээх хэрэгтэй. За тэгээ дараа нь бол одоо тэр бусдыг инэрх одоо бусдын төлөө зүрхээ цохиулах хэрэгтэй гэдэг утгаараа тэр төрөө засыг утгандлаар шийдэх хэрэгтэй л гэж. Энэ хөөхөн цэнхэр дэлхийг нөгөр аргиж байгаа хэлдэг шүү дээ. Энэ хөөхөн цэнхэр дэлхийн хамгийн зүрх нь болсон энэ сайхан энергитэй, энэ сайхан бурханлаг, энэ сайхан энергитэй газар төрсөндөө Монгол хүний амин чанар байгаа болов. Монгол хүний амин чанар бол гал гэж ухаарч болно. Гал бол бидний төлөгддөг ноцтой галын тухай асуудал би яриаггүй байна. Тийм учраас үнэн чанартай Монгол хүний амин чанар бол энэ оршиж байгаа байгаль ихтэйгэн төгс зөгцсөн зохицлыг өөртөө тээсэн тэр чанар л амин чанар байх ёстой. Тийм учраас энэ хоёрын шүтэлцээнд л Монгол хүний амин чанарыг хайх ёстой л гэсэн ийм ойлголт байдаг шүү дээ надад. Монгол хүн өөрийнхөө одоо эрдэнэт хүмүүний төрлийг л чандад ариун сайхнаар авч явах. Тэгээд дээдийн одоо номын утга учирыг тунгаан суралцж бодож ад жаргалтай амьдрахыг одоо хэлэндээ. Шашин гэж бол одоо өөрсдийг бол тайтгаруулж байгаа нэг хэлбэр тий. Шашин бол мунхаг тэнэг хүмүүст хүмүүжүүлнэ л дээ. Ямар ч шашин. Тэгээ байх хэрэгтэй. Шашин бол одоо гэгэрлийн зам мөр гэж товчхон хэлэх юм уу да. Өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухаанаас өмнө хүндрэлтэн үүсээд байгалыг таних мэдхийн тулд ертөнцийн үзэгдэл юмсыг таних мэдхийн тулд өөрийн гэсэн огтхон ойлголтыг, философиг бий болгож ирсэн. Тэгээд тэр бол хүн өөрөө энэ байгаль дэлхий дээр төрсөн хүн өөрөө нэгүүлсэнгүй байх, хүн зөв байх, хүн ёс суртахуунтай байх энэ тухайдад аянда хүндрэлтний хэрэгцээгээр үүссэн ийм гүн ухаан гэж ингэж л ойлгоно да. Олон янзаар ойлгодог хүндрэлтэн. Тэгээ Европ, Аз хоёрт бол ялангуяа буддийн шашины хувьд бол шашин гэдэг ойлголт, Европын Христосын шашин гэдэг ойлголт хоёр зөрүүтэй дээ. Religion гэдэг ойлголт бол юу гэдэг зэрэг ёстой жинхэнэ тэр Европ утгаараа бол зөвхөн сүсгэлхийн нэр. Одоо тэр ертөнцийн эзэн гэдэг юу хэлсэн байна тэрний дув дугуй дагаал явах хэрэгтэй. Асуулт асууж болохгүй. Чи яагаад ингэж хэлсэн юм бэ? Ямар учиртай юм бэ гэдэг асуулт асуух учиргүй. Шашин гэдэг бол тэгээд дугуй дагахыг Европ гэж ойлгож байгаа. Голцоо хандлага нь тийм байна. Буддийн шашин гэх юм бол судалж шинжлэх ёстой. Өөрөө сонгох ёстой. Жишээлх юм бурхан багш алтыг 3 янзаар шинжилдэг шиг шинжилээд
маш нарийсгаж шинжилээд чамд таалагдвал ороод ир гэж ингэж хэлсэн. Тийм учраас хүний дур зоргын ажил, хүний хүслийн ажил болж байгаа учраас тэр шашинд бол тэр дугуй шүт гэдэг юм байхгүй. Яг л бурхан багш чи намайг судлаа гэж хэлсэн учраас тэрнийг заавал судлах, мэдэх, тэгээ тэрний үндсэн дээр бол одоо явах. Тэгтээ бол буддийн шишин гэдэг бол юу юм бэ гэхдээ зэрэг шинжил судлаад тэгээд ингээд одоо үнэн зүйл байна шүү дээ гэж ингэж итгэл бишрэл төрөөд тэгээд тэрэнд орж байгаа. Энэ үнийг бол голцоо шашин гэж үзнэ. Тийм учраас шашин гэдэг тэр ойлголтыг хүлээн авч явж байгаа хүний одоо оюун сэтгэлгээ тарих бол өөр янз байдаг. Ийм л юм шиг байдیں۔ Да. Хүний өөрийнх нь дотоод мөн чанарыг илэрхийлдэг аюу нарийн нандин зүйл гэж би ойлгодог. Энэ бол нэг тэгж нэг нийтийн бараа биш. Энэ бол хүн өөрийгөө олох, өөрийгөө унших, өөрийгөө таних тэгээд өрөөл бусдыг одоо тэр хэмжээгээр хүндлэх, хайрлах ухааныг л одоо гаргаж ирсэн тийм бүхэлдэн сургаал, философи, шинжлэх ухаан гэж ойлгож байгаа ш. Тэрнээс тэр мухар сүсэг биш л дээ. Хүнийг жинхэнэ хүн байх үндснээс нь зөв хүн байх үндснээс нь нөлөөлдөг сэтгэл зүйн өөрийгөө олох хамгийн том баялал гэж ойлгодог. Буруу гэж байгаа хүнийг зөв болох, зөв болж байгаа хүнийг олон дээш нь татах тийм ном гэж ойлгодог. Хайр нэгүсэл юм гэж сандгийн. Хайр нэгүсэл байж гэмээр хүмүүсийн зүрх сэтгэл хамгийн зөөлөн уучлалыг мэдэрдэг. Урд замынхаа бартаа саадыг ч ойлгодог, давж гарах ухааныг ч олдог. Үнэхээр одоо хэцүү бэрх үе тохиолдоход түүнийг сэтгэл дотроо даван туулах, бусдад хайр түгээх, за тэгээд хатуу бэрхийг зөөлөх ухаан бүхэн шашнаас үүдэлтэй гэж боддог. Ер нь зөөлний ухаан юм болов уу гэж санддаг. Хүмүүсийг хамгийн их барьж чаддаг нэг нь одоо үзэл дор, нэг нь санаан дор ийг нэгдэлтэй байлгаж байгаа бас нэг юм хүчин зүйл бол өөрөө шашин шүү дээ. Хамгийн хүчтэй тийм хүний оюун сэтгэлгэнд хамгийн том байр суурийг эзэлдэг. Магадгүй тэр мөн чанарын зарим хүн ойлгоогүй ч гэсэн тэр сүсэг бишрлээрээ өөрөө тэр шашинд хүн итгэх, тэрэнд хүчтэй өөрийгөө байршуулах тухай ойлголтууд бий болдог. Тэр нь өөрөө далд ухамсартай их холбоотой гэж би ойлгоод байгаа. Тэгээд ер нь шашныг зүгээр их товчноор хэлэх юм бол сургаал бидний зөв аж төрхөсний сургаал байх гэж байна. Миний хувьд бол шашин гэдэг бол бас л нэг тийм амьдрах ухаан, зөв занал, зөв гიშгэх мөр. Хүнд ямар их одоо зөв замыг заадгийг, хүнийг одоо ямар их одоо тэр зовх зүйлүүдээс хамгаалж зөв тал руу авч явдгийг гэдгийг бол хэлдгээрээ их онцлог. Тэгэхээр энэ бурхны шишин бол тэр ярил буйны далай л гэж ойлгох тийм. Өөртөө итгэх итгэл олж зовлонгоос ангижрах тэр ухааныг мэрэгчүүд олсон тэр зүйлийг л шашинтай холбож ойлгож болох байх. Хамгийн товчоор хэлэх юм бол шашин бол оюун сэтгэл дээр тулгуурласан шинжлэх ухаан гэж орчин цагт ойлгох нь зөв болов уу гэж бодож байна. Бурхны айлцнаар бол ерөөсөө хилэнс нүгэл бүгдийг дэвчиж буйныг одоо хотолчуулганы огоот үлдээж өөрийнхөө сэтгэлийг номгдохыг л одоо бурхны шишин гэж одоо авч үздэг. Тийм учраас хүмүүс л өөрийнхөө оюун санаатай бол дээд хэмжээнд нь хүртэл одоо гэгээрэлд хүртэл нь одоо ажиллах хэрэгтэй. Хүн энэ дэлхий дээр төрөхдөө зүгээр нэг амьдрах гэж төрөг юм шиг байна. Хүн бол гэгээрлийг олох гэж төрсөн болов гэж би ингэж хаяа боддог болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хүний туйлын хүсэл мөрөөдлийн одоо туйлна л гэж ойлгоо шүү дээ. Хувь хүн болгонд өөрийн гэсэн гэгээрл байдаг гэж боддог. Гэгээрлийн хамгийн сайхан чанар нь үнэндээ бол өөрөөсөө илүүтэйгээр бусдыг ойлгож чадах. Гэгээрлэгд бол нэтгэн гэсэн үг байна. Хувьсган өөрчлөгдөх шинж чанарыг илэрхийлж байгаа илэрхийл. Тэнд бол одоо хүнийг тэгш үзэх үзэл, эрх чөлөө тэр бүгд одоо багтаж байдаг. Миний ойлгож байгаагаар бол хүн нэг тиймэрхүү мөрөөдөл тийм үү юу гэдэг нэг хүрий болох юм шиг үснэх тийм зоригтой баймаар юм шиг байна. Чи гэгээрэлд хүрж болно. Энэ утга учирыг ойлгож болно юмны.
чинь бүгд л утга учиртай л байж байгаа шүү дээ. Юмс үзэгдэл, үр дагавар бүхэл утга учиртай учир жанцантай байж байгаа. Тэгэхээр тэрний мөн чанарыг ойлгож, утга учирыг ойлгох бололцоотой юм. Тэгээ тэр маань л одоо гэгэрэл гэсэн үгээр илэрхийлэгдэх юм болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Би нэг дуу зохиохдоо би нэг нотыг өлгөхтэй гэгэрдэг. Хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хүний гэгэрэл яг дотор байдаг. Яг амин зүрхэн дотор байдаг. Хүн болж төрсний хамгийн дээд гав явал гэгэрэл гэж би ойлгодог. Хүн өөрөө зөв байх юм бол гэгэрэлд хүрэх хамгийн боломжит энэ төрлийг л хүн гэж одоо нирван гэгэрэл гэж ойлгож байгаа та. Дахин төрөл авахгүй гэж нэг би нэг номон дээр сонсч ирсэн. Дахин төрөл авахгүй бүх тэр эерэг бий болсон тэр оюун санаагаараа энэ байгаль ертөнцийн юмсад бол одоо ингэ шингэхийг бол одоо нирван дүр болно л гэж ойлгоод байгаа шүү дээ. Сайн сайхны биелэгдэл. Тийм учраас тэр инээл долгион тэр бөөмс юу гэдэг тэр бүхэн тэр энэ бидний ертөнцид шингэж нөлөөлөхийг л нирван дүр болов гэж бодож байна. Гэгэрнэ гэдэг бол одоо оюун санааны тийм оргил төрчлөл гэж ойлгодог. Тэгэл бурхны орнд юм уу бурхан боллоо л гэж ойлгох гээд байгаа байхгүй. Тийм. Гэгэрэл бол дотоод чанар. Үнийн чанартай өөрөөсөө өөрийгөө чөлөөлөх явдал. Хүн бол оюун ухаантай юм тийм. Зарим хүмүүс бол амтэн гэж хэлэхэд их дургүй байдаг. Гэтэ бол минийхаар бол хүн бол оюун ухаантай амтэн. Тэгээд тэр хүн бол байдаг чадлаараа энэ ертөнцийн амьдралаас салах юмсан, ангижрах юмсан. Тэртээ тэргүй үхээд нэг салж байгаа амьдтаа бас салж үзмээр санагдаад байдаг. Тэгээд тэрийг гэгэрэл гэж нэрлэсэн юм шиг л надад санагдав. Нисванис гэдэг муу сэтгэлийг хэлж байна. Тавчаар хэлэх юм бол нүгэл юм да. Тэгэхээр нүгэл гэдгийг бурхан зохиогоогүй гэж. Нүгэл гэдэг бол юу гэхтэй зэрэг хүний жаргалтай сайхан амьдрал эрхчлөөний эсрэг тал нь. Нисванис гэдгийг бол хамгийн хортой эд ба. Тэр хорлогчингийн сэтгэлийн дээр авяас бол тогтоод тэгээд дараагийн амьдралыг хордуулж эхэлдэг. Тийм учраас эрхчлөөд тансаг сайхан амьдралыг үгүй хийдэг зүйлийг нисванис гэж ингэж хэлж байгаа. Ийм л. Ямар нэг зүйлийг хэтэрхий томоор бодох биш. Өөрт байгаа ухамсарынхаа хэмжээнд хүлээж аваад, өөрт байгаа бодол санааныхаа хэмжээнд тунгааж чадаад, өөрт байгаа хүч зоригоор давж туулвал хамгийн зөв зам болох байхаа гэж итгэдэг. Би хөвдөө юу гэж ойлгодог вэ гэхээр бол бүх юм зүрх сэтгэлд чинь тарих толгоонд чинь байгаа гэж. Чин цагаан гэдэг имийг чи бол хар гэдэг юмгүйгээр ойлгож чадахгүй байхгүй. Тэгээд нисванас үеийн үр карма тэгээд энэ бол нэг амьдралын тойрогт бол байдаг гэж бодвол байдаг, байхгүй гэж бодвол байхгүй л. Хүн байж тээ. Нэг л төрж байгаа гэж би санддаг. Нэг төрөхдөө гიშгсмөрөө дандаа эргэж харж байгаасаа гэж. Би зөв явж байна уу, буруу явж байна уу гэж. Тэр ойрхон хугацаатай амьдрах биш. Нас нь бага боловч орчлон холдуулж олохыг баглуулдаг. Энийг том ухаанаар л байх нь их зөв юм уу санагдав. Хорт сэтгэл бол биднээс салахгүй салаачгүй үргэлжил цог ирсэлтэй. Энэ л амьдралын зөрчлийг бас нэг бий болгож амьдралын нэг тал юм уу да. Хүн байхын яг нэг эсрэг утгаараа муу мухай бүхэн зохицсон бол нисванс болно л гэж ойлгож байна. Аливаа хорт зүйл нисванс гэж яриад байгаа тэр бидний ойлголт бол сэтгэлд хургасан өвчин гэж ойлгох хэрэгтэй. Тэр өвчнийг ангаадаг нь эм биш дахиад сэтгэлийн засал бий болно л гэж ойлгомоор юм шиг байна. Ариуссан сэтгэл бол нисвансын эсрэг талнаа л гэж ингэж ойлгож байна. Юм болгоныг битгий муугаар ингэж болохгүй байгаа юмыг ингээл заавал ингээл өөрийнхөө хүчээр болгох гэдэг тийм юм ерөөсөө хүнд хэрэггүй. Тэгэхээр бол энэ муу сэтгэлийг л хүн өөрөөсөө битгий гаргаасаа гэж л би бодож байна. Нисванас хүний сэтгэлд байгаад байгаа шүү. Муу сэтгэлийг нисванас гэдэг байгаа шүү. Бидний гимүүдийн тухай л асуудал та. Тэгээ энэ гимээс л бид нар ер нь холдох хэрэгтэй. Өөрөөсөө энэ гимийг авах гэсэн өөрийгөө жолоодох тухай асуудал.
Нисоноос л 6 зүйлийн хамаг амьтанд бүгдд нь төгөөмөл байдаг. Муу одоо сэтгэл байдаг. Тэгэхээр энэ муу сэтгэлийг даран зохиох бас 84 мянган номыг бол бурхан одоо айлдаж өгсөн байгаа. Тийм учраас тэр 84 мянган Нисоносын муу сэтгэлийг даран зохиодог тэр 84 мянган номыг одоо бас судалж, үзэж, за тэрнийхээ үндсэн дээр бол сэтгэлийн ари усаж гэгэрэх одоо өстой. Тэр тусмаа Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хүн төрөлхөөтөн бол Нисоны сэтгэлийг л одоо ари усах нь бол маш чухал зүйл дээ. Авралтыг дэлгэрүүлэгч Замбалгаравт асар ариун чандам нь Эрдэнийн өсөргөөс алгасралгүй хишгэн хүрээг буулган сойрхъя. Хилэнцэд хорт шунлын сэтгэлээр тарж хишиг буйны хурыг даллан тогтооход эрхэм сүсгтэн олон та бүхнийг номын лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Монгол бүхийн өргөд хаврын тэргуун сарын шинийн 6 буюу 2017 оны 3 дугаар сарын 4-нд 19 цагаас болно. Тасварыг 1916 17 үнэгүй хүргэнэ. Их будалж онох гэд үзвэл ер нь бол сэтгэлийн ч бай эдийн ч бай өглөг бол өөрийгөө одоо орчин цагийн үгээр хэлэх юм бол өөрийгөө хүндэлж байгаа хэлбэр л дээ яг явж. Өглөгөөр бусдад тус болж байна гэж ойлгодог хүмүүс бол харамч хүмүүсийн ойлголт шиг юм яг явж. Би бусдад тус болж байна гэж. Чи өглөг өгч байгаараа өөртөө тус болж өөрийгөө өөдөн татаж өөрийгөө хүндлэлийг олж байна гэж өөртөө холбож ойлгох нь зөв. Энэ бол одоо хайр тий. Энэ бол өглөг ямар нэгэн шан харамж, ямар нэгэн одоо юу гэдгийг ашигт үлийг харахгүйгээр өөрөөрөө зориулах нь л одоо өглөг юм болов гэж бодож байна да. Манай чи хэлдэж штэ. Өөрсдийнхөө бололцоо боломжоор өвгөө төгсөд ялхсад өглөг өгч юм миний хүүхдүүд. Нас чинь уртсдаг шүү. Энэ цаанаа бас их сайхан буянтай тэр өглөгийнхэн буйнаар хүний бас буян хурж нас нь уртсдаг байх найл гэж би ойлгодог. 6 параметр гэж байдیں۔ Өөрийгөө боловсруулдаг юмнууд нь л сэтгэн боловсрал, энерги, нэгүүлсэл, хайр, тэгэл шүтэн барлага, тэгээ хоосон чанарын үзэл, энэ квант физик гэднүүтэй ойролцоо тийм юмнууд ба шүү дээ. ертөнцийн бодит тогтоц бодит. Энэ бол өөрийгөө боловсруулж байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр бусдыг боловсруулдаг юм дээр бол өглөг гэдэг юм бол орж ирдэг. Тэр нь одоо буян хараалгаж байгаа тийм сайхан ажил. Тэгэхээр өглөг гэдэг бол хүнийг боловсруулдаг, сайхан та болгодог, буян хараалгадаг ийм ээ. Бусдаас илүү гарч байгаа надад нэг чадамж ба шүү дээ. Тэр чадамжийг бусад хүнд бас хэрэгтэй байдаг байхгүй. Тэр чадамжны тусламж. Тэрийг өгөхийг л би бол өглөг гэж үздэг. Тэрнээс биш одоо өсөж явсан дайг хоол унд өгөхөөсөө илүү би бусдаас төрүүлж мэдсэн зүйлээ хаана хэрэгцээтэй байгаа газар түгээж явах юм бол энийг бол би бол өглөг гэж ойлгодог шээ. Хамгийн сайхан өглөг бол итгэл юм уу да? Өглөг гэдэг чинь дахиад нэг сэтгэлийн илэрхийлэл шүү дээ. Янз янзын шин чанартай өглөг байж болно. Үнэхээр чин сэтгэлээсээ хүнд нэг туслая, дэмжээ, ядарсан, зүтэрсэн үнэхээр дийлэхгүй байгаа хүнд бол одоо нэг ондоо хэрэг тийм ээ. Дарга цэрэгт өргөл бариад явж байгаа бол бас арай ондоо хэрэг. Давхар санаатай агуулад бас хүнд юм өгж байгаа бол бүр ондоо хэрэг шүү дээ. Тэгэхээр тэр өглөг гэдэг маань чухам ямар санаа цаана агуулж байна гэдэг юмыг л бид нэр харах хэрэгтэй байна л да. Тэгэхээр арай жоохон цэвэр ариун шинж чанартай юм би өглөг гэж ойлгоод байгаа. Бусд нь бол арай ондоо нэр том яруу явах хэрэгтэй байна. Тий. Өглөг гэдэг бол би ойлгодгийг одоо юм хураагаад байхад тэр битүүс ногоорно. Тийм учраас түүнийг гаргадаг сэтгэлтэй. Хойд хурдгыгаа боддог. Тэр үтгийн хэл одоо актрисууд чинь хүүхэд их хооллон гудамжны хоолнд буга нохой хөлтөр хоолдог шүү дээ. Тэгэхээр тэр бол агуу тэгж одоо савнда юу оруулж байна гэсэн үг.
одоо салхируулж байна гэсэн юм агуулгатай л гэсэн санагдаад. Өглөг их олон янзаа. Тэг 8 дугаар багтын сургаалд байдаг шиг нөгөө буян нүгэл болох нүгэл буян болох гэдэг шиг өглөг бол их олон янз. Хүнд загас өгснөөс загасны орго өгч гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг бол өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Ер нь нөх өглөг хүсээд байдаг хүн ч бас нэг сайхан амтэн сайн хүн ч бас муу юм уу биш юм уу. Ер нь зөвхөн хүнд бол нэгүүлсэнгүй сэтгэл гэж байна. Тэр нэгүүлсэнгүй хүртэх буянтан гэж бас байна. Энэ утгаараа бол өглөг гэдэг бол бас хартаа цагаантай ойлголт өргөн утга гэж ойлгож шүү дээ. Өглөг гэдэг юу байгаа бүхнээ өгөөд байхдаа биш. Хамгийн гол нь тэр хүнд яг цаг тухайд нь юу дутаж явна тэрийг л өгч туслаж чадахыг л яг сэтгэлийн өглөг гэж ойлгож байгаа. Ер нь өглөг бол одоо гэгэрэл хүрэхэд хамгийн чухал бас нэг зүйл байдаг. Өглөгийн сэтгэлийг 6 баримтыг одоо товлоход өглөгийн сэтгэлийг хамгийн түрүүнд одоо үүсгдэг. Тэр нь бол аливаа нэгэн амьтанд одоо аюулгүй өглөг өгдөг, эд өглөгийн өглөг өгдөг, номын өглөг өгдөг. Тэгээд эндээс бол өглөг бол сайн санааны үүднээс хийж байгаа жинхэнэ одоо буйны үйл учраас энэ нь бол цаашаа олон замаар одоо түгэн одоо дарахж амьтны одоо буйныг аривдуулж нүглийг одоо аривсгадаг ийм одоо чухал үйл. Гэхдээ өглөгийг өгөхдөө бол дандаа бодисодын явдал, бодисодын сэтгэлийг үүсгэж өглөгийг үлдэх нь бол маш их анцтай байдаг юм аа. Өглөг гэдэг бол хамгийн сайхан юм шүү дээ. Би тэгж боддог өглөгийг хамгийн сайхан юм. Хүнээс авахаас илүү хүнд өхөн илүү сайхан баяр баясгалан өгдөг. Ямар ч хүнд. Хүүхдч бай, том хүнч бай, эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Хамгийн гол нь өгж байгаа хүн их сайхан баяр баясгалан автаж тэр хүн сайхан баясдаг. Буян энэ их том ойлголт баха. Буян гэдэг бол хэрвээ та хүн гэдэг нь бодгалаг болсон бол энэ мөнх хөх тэнгэрийн дор энэ газар ихтэр энэ уул усан дунд цэцэгмэрл ургамал дунд энэ их гоё баян амьдрал дунд төрнө гэдэг бол энэ бол ерөөсөө та хүн болсны чинь их том буян. Энэ буйныг хэрхэн дааж авч явах вэ гэдэг бол хүний өөрийн ухамсарт амьдралаас шалтгааллах зүйл. Тэгэхээр зэрэг хүн бол хол явсан хүнийг хорд яваад ирүү гэж асуудаг, сайн яваад ирүү гэдэг шиг магадгүй хэрэг хойт нас гэж байх юм бол чи хүн шиг амьдрч чадуу гэж асуух л байх л та. Ер нь хүн төрөхдөө өөрөө цаанаасаа зурагтай төрдөг болов гэсэн. Тэр зургийг л буян гэдэг болов. Буян гэдэг маань хүн өөрийнхөө биегч тэр хүнд одоо амиац залж чадах тийм их агуу сэтгэлийг л буян гэж ойлгож байна. Одоо буян хураах ёстой л гэж ярьдаг л да. Зүгээр би ч бас хоёр хөгшин дээрэл өссөн хүн л дээ. Тэгээ миний хоёр хөгшин бол надад сургасан нэг л юм байдаг. Хүнд бити муусан жагаар гэж. Одоо юу ч болж байсан гэсэн хүнд бити муусан гэж. Тэр бол асар их буян хураад юм шиг үжил хэлдэг шин. Тэгэхээр янз янз л байх л да тэр хурааж байгаа буян чинь. Хүний сэтгэлийн хамгийн их тийм том өндөр зэсэгт бий болсон таашаал сэтгэл хөдлөл ба шүү дээ. Баярлах сэтгэл, багтах сэтгэлийг төрүүлж чадж байгаа тэр хүнээс гарч байгаа тэр энерги тухайн нөгөө хүний тэр буян гэх чимийг л бий болгох юм л гэж бодож байна. Бид бүхэнд байдаг чадлынхаа хэрээр бусдыг асрах сэтгэлийг буян гэж боддог. Буян яагаад байх ёстой юм бэ гэхээр буянгүй үйл байгаа учраас эсрэгцээд буян гэж зүйл байх ёстой гэж. Уг нь бол хүн болгон амтэн бүхэн бие биендээ тусыг хичээж авах юм бол буянгүй хатуу хахир зүйл байхгүй болно те. Тэгэхээр нийгэм маань заавал буян хийх үйлдэх шаардлагатай тийм цаг үеийг бидэнд өгöd байгаа учраас бид нэр тухайн цагийнхаа үр савд нь учраас энэ нийгэмд бол буян зайлшгүй хэрэгтэй. Тэр тусмаа байж байгаа эргэн тойрондоо сэтгэлийн их буян үлдэх, төвчээрийн их буян үлдэх, ухаарлын их буян үлдэх, өглөгийн их буян үлдэх үүрэг бол эд насныханд байна. Залуу үеийнхэнд ч байна, ахмадууд ч байна. Шаардлага байгаа учраас л буян хийх ёстой болоод. Сайхан буяны үүд бол ер нь сайхан сэтгэлийн үр бол буян тэгж ойлгохдаг. Зөв бодож сайхнаар бодож чадах юм бол
энэ буян л гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас буян гэдэг асуулт хэрвээ гарч ирэх юм бол буян бол чи сайн сайхан амьдрий гэж бодсон тэр хүсэл бодолт чинь таацсан бодлыг чи өөрөө хийж чадаж байвал тэр буян болно л гэж. Бусад хүнд чи өөрийгөө хүнийг өөрийгөө юу гэж бодоосаа гэж бодож байна. Хүнийг өөрийгөө юу гэж хайрлаасаа гэж хүсэж байна. Энэ хайр, энэ хүсэл чинь л чамаас өөр хүн дээр очиж байвал буян гэж ухаарах хэрэгтэй юм шиг байна. Нүгэл бол нүгэл. Хүн бол байн энэ тэнд олон нийтийн газар яваа шүлсээ хаяад яваад байвал энэ чинь их муухай үсттэй. Тэрнтэй адилхан бол нүгэл үлдэд яваад байвал нөгөө нэг үүлийн үр карма гэдэг шиг л тэрэнд бол байгаа гэж бодоход бол орооцолдоод л яваад байгаа. Тийм учраас бол томч байж жижигч ба нүгэл хийж хэрэггүй байхаа л гэж бодож байна. Ёс бусыг л хэлнэ л дээ. Нүгэл бол өөрийн мэдлгүй хийгдэх тохиолдол хүний амьдралд бол зөндөө байдаг учраас энэ бол их тийм сонор соргог байж хүн нүглээс жоохон зайдуу ангид амьдрах юм болов. Хөгжимтэй ойрхон байлга үр хөвгтэй. Хүмүүжлтэй байлга үр хөвгтэй хөгжимтэй ойрхон байлга. Чадахгүй ч гэсэн хөгжим тоглож сургаг дуу дуулсан хүн уярдгийн, нулимсан гардгийн хөгжим сонссон хүн хизээш нүгэлүүлдэг. Уянж сэтгэлээс нүгэлж сэтгэлээс гэж ярьдаг тийм ээ. Сэтгэлээ номхотгож чадах юм бол хэд хилэнцэд сэтгэл нүгэлж сэтгэл төрөхгүй хаа. Нүглийг одоо үнэхээр тэр хийх нүдхий ярихад эсвэл асуудал л да. Хүн болгон бид нар биенээ хайрлах юм бол нүгэл байхгүй болно шүү. Биенээ дутуу хайрладаг. Өнөөдрийн өчүүхэн бодлоос л нүгэл гэдэг байсан. Нүгэл гэдэг ойлголт бол аливаа зүйлд хандах хандлага нь муу сансан, хар сансан, дотроо балчигтай тийм үйлдэлийг л нүгэл гэж ойлгох хэрэгтэй. За нүгэлгээд хүн бие, сэтгэл, хэл гурваараа ер нь их нүгэл үлддэг л дээ. Жүжигчний одоо ингээ урлагч гэсэн бие, хэл, сэтгэл гурыг үйлдэл гэж байна. Тэгээ энийг өөрөө захирах ёстой, энийг одоо өөртөө бийжүүлэх ёстой гэж үздэг л дээ. Тийм учраас буруу нөгөө л нэг гэмтээ нөгөө хорц зуршлууд бодол санаануудаар цэгцэлж чадаагүйгээс болол энэ үйлдэлүүд гарна л да. Тэр буруу хийгдэж байгаа хүний сэтгэлд хамгийн их тийм цочмог айдас гансрал юу тийм одоо тэр гунирал одоо бүх юмыг ингээд тэр сөрөг юмнуудыг төрүүлж чадж байгаа тэр үйлдэл бүхэн л өөрөө нүгэл болж байна даа л гэж боддог. Бүх эдис энэ хүн гэдэг чанараа байгальтайгаа холбож тэгээд өөрийгөө олж авах гэгэрэл төрөх тэр замын хамгийн ихний алхам гэж ойлгодог шүү дээ. Бясалгал гэдэг бүр одоо миний ойлгосоор бол бүр дэлгэрүүлж юмыг одоо тогтоон залбирах гэж ойлгодог. Өөртөө өөрийнхөө буян тогтоох. Бусдыг одоо яг дан өөрийгөө ч боддог асуудал шүү. Тэнийг л бясалгал бол гэсэн. Тийм бясалгал олон янз байна. Зүгээр одоо буддийн бясалгал бусад одоо шашныхч байна. Зүгээр ингийн сайхан одоо орчин үед боловсруулаад байгаа янз бүрийн бясалгал одоо зорилго чиглэлүүд нь ондоо байна. Залуу байхын төлөө ч гэдэг юм, өвчнгүй байхын төлөө ч гэдэг юм. Тэгээ буддийн бясалгал бол одоо сайн зүйлийг төлөвшүүлэх тогтоох. Яг гэх юм бол тэр сайхан зүйл сэтгэлийг ариусгадаг одоо бусдыг хайрлан нэгүүлсдэг ч гэдэг юм уу. Тэгээд сайн сайхан зүйл дараагийн амьдралын тухай ч гэдэг юм уу. Хөлийн тэр үед одоо сэргэж босчир дараагийн амьдралаа зохицуулах ч гэдэг юм уу. Тийм юмнуудыг энэ насанд нь бүр гарцаагүйгээр хэвшүүлж өгч байгаа. Бясалгалыг бол би харин энэ 20 дугаар зууны төгсгөл энэ 21 дугаар зууны хамгийн гол одоо өөрийгөө танин мэдэх энэ ертөнцийг танин мэдэх айгүй хүчрхэг хэрэгсэл гэж ойлгоод байгаа шүү дээ. Өөрийнхөө бодол үзлийг бий болгох.
Тэгээ нөгөө хувь хүн болох төлөвших гэдэг чинь энэ бяцлаглалын бас гол утга учир яваад байна. Биеийн болоод сэтгэлийн амар амгаланг одоо олох маш чухал номын үйл байдаг. Тэгэхээр энэ олон бяцлаглууд дотроос бол энэ бурхан багшийн тэр тусмаа экологийн чиглэлд айлтсан энэ бяцлаглуудыг судалж бяцлал хийх нь бол маш их анисхтэй. Нөгөө нэг талаараа бол их мэдлэг рүү хүргэж өгдөг ийм чухал бяцлаглууд байгаа. Гэхдээ бяцлаглыг хийж явахдаа бол бас болцоогоор бол дээдийн ном, тарин номыг бол бяцлагж явах нь бол маш их чухал. Энэ ертөнцийн хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж би боддог. Тэр дотроо бол зүгээр хүчээр бяцлагах биш. Надад бол тэр одоо зингийн бяцлал их ойр байдаг. Одоо агшин зуурын сэрж мэдрэхгүй. Жинхэнэ гэгэрэл төрж байгаа юм шиг. Надад санагддаг. Бяцлал гэдэг бол дотгошоо өөрийгөө өнгөхийг хэлээд байгаа юм болов уу гэж би ингэж ойлгож байгаа шүү дээ. Цаг хугацаа, орон зай, бодит байдлаас өөрийгөө төр хугацаагаар ангижруулах тэр мөчлөгүүд бол бяцлагтай холбоотой гэж ойлгож байна. Хэдий ч нэ тэр бяцлаглыг хүчтэй өөртөө тэр орон зай цаг хугацаа бодит байдлаас салгаж чадна уу? Төдий ч нэ чиний ам тайван бөгөөд уртсах шалтгаан муу юм байна л гэж ингэж ухаарах хэрэгтэй юм шиг байна. Буян хишгийг тогтооно гэдэг олон зүйлээс хамаарна. Да тийм ээ. Гэхдээ зэрэг энэ юм бол жишээлх юм бол одоо төрөний хөвшлүүдээр ингэж одоо улам хөвшүүлэн дадуулах журмаар тэр одоо буян ам хишгээ тогтоож тэрэндээ өөрсдөө сайн зүйлэн барьж үлдэж байгаа тэр хэлбэрүүд байна. Эд таваар элдэмгиймний хувьд бол зарцуулах барих элдэмгиймээр зөв хэрэглээтэй болох. Тэр хурцл шунлаас салах, дахиад олох юмсан, дахиад идэх юмсан гэдэг биш. Тэгэхээр үйлдэл зөв, бие хэл сэтгэл орон үйлдэл зөв байгаа байдлаар тэр буянаа хамгаалдаг. Ахуугаас үзих олон тийм дэг жаяг ч гэдэг юм уу, заншил гэдэг юм юмд их биш үү дээ. Тэгэл нэг авдарнда усгүй айрах, хурганы арис, сур ааруул ингээл хадгалуул эд буян их тогтно могтно гэл энэ явахтай хүний өөрийн нэг тийм нэг далд хүчинд итгэх итгэл сүсэг бодлын хүчлээ бүр их ойлгомжтой юм бодлын хүч баг. Нэг дуун дээр гадах штэ зөв явал зөөлөн зам болон гэлээ гэж. Зөвийг л харж явах хэрэгтэй. Бурхан тэгээд бидүүдийг тэрэн тим явна энэ нэг нэгээд заалтаа заагаад өгчдөг. Хаа хүнд. Буян хишиг зөв сэтгэлтэй хүнд тогтол гэж би ойлгож байна. Жижигч байсан үйлийг сайхан сэтгэлийн үндсээс үндэслэж хийж лээвэл энэ өөрөө буян болох юм аа л гэж ингэж ойлгодог. Тэгээ буян хишгийг хүн сэтгэлээрээ л тогтооно. Хэрвээ чамд сэтгэлийн тийм жолоо байвал чи буян хишгээ тогтооно. Хэрвээ чи зөв сэтгэлтэй бол чамд буян хишиг ирнэ. Хэрвээ чи зөв өөрийнхөө сэтгэл оюуныг эзэмдэж жолоодож чадвал буян тогтно гэж би ингэж бодож байна. Тэр бурхан багшийн айлдсан болоод бусад одоо экстэйцүүдийн айлдсан ном содорт бол хүмүүний төрлийг олсон хэн боловч их сайхан дориглог амьдрах ёстой гэж одоо айлддаг. Тийм учраас дориглог амьдрахын тухайд бол нүглээ одоо ариусгаад за буйныг аривдуулж өглөг буйныг одоо өөртөө одоо бий болох тэгжээж одоо амьтны тусыг одоо сайтар хийдэг юм байна. Тийм учраас зөвхөн амин хувийн эрх хишиг буйныг дуудахаасаа илүү амьтны туст хишиг буйныг дуудаж аривжуулах нь бол маш чухал байдаг юм аа. Муу юм санахгүй сэтгэл цагаан явбал өөрөлд аянда тогтно шүү дээ. Би тэгжил бодож явдаг. Хамгийн гол нь сэтгэлээ цэвэр хариу цэвэрхэн байлгахад бол буян хишиг өөрөө тогтоо. Буян хишиг бол тогтох ер нь ганцхан л арга байна. Ганцхан л арга байна. Их энгийн хэлээр ярих юм бол оллоо гэд
төөрдгүй, алдлаа гэд гутрдгүй, түүнийг алдсныгаач буян хишиг, өгснийгээч буян хишиг гэж зэрэг тавьж чадах чадварын асуудал юм шиг байна. Тийм учраас буян хишгийг тогтооно гэдэг бол сэтгэлээ тогтооно гэсэн үг байна. Тэг буйнаа барах гэж байлгүй те. Тэр бие хэл сэтгэлийн хөвшил, сэтгэлийн дээр болсон авиаснууд нь арчигдж үгүй болж байгаа. Энэ хэлбэрийг буйнаа барах гэж хэлнэ. Зүгээр энгийнээр бодоод урд нь авсан мэдлэг боловсрол оюун тэгээ буйныхаа ирэхээр л тэгээ дараагийнх нь үргэлжилдэг учраас буян барагдана гэдэг бол тэрнийг хайхрахгүй болоод бусрамг юмд явж байгаа зүйлийг л одоо буян сэмшигт бол яарахгүй байна. Тэр бол бодиттой зүйл. Тийм учраас тэр бодит зүйл бол буруу учир шалтгаан, буруу нөхцлөөр хангаад ирэхтэй зэрэг тэр бол алга болдог юм юм. Буйнаа барна гэдгийг бол би буруу юм хийхлээр буйнаа барна гэсэн. Өнөөдөр жишээ нь олон адуутай нэг тийм юу байдаг. Олон адуутай их баяа айлын өргөмөл хүүхэд унгаа тонгож явахад тарга усах явчихсан гэж. Тэр хүн цаанаас үйсэн тэр эндэл төрөхгүй юу? Тэр буйны хүн биш. Өшөө бас тэр талын байгалаас төрсөн баг гэсэн. Өөрт байж байгаа маш олон сайхан эд агуурсаа өрн таран хийх асуудал бол тэр хүний ухаантай холбоотой. Нөгөө нэг талаар бол ерөөсөө сайхан амьдрал сайн явна гэдэг бол буйны үр дагавар байдаг учраас цаг үргэлжид тэр эд агуурстай байдаг. Одоо эрх мэдэлтэй байдаг. Сайхан одоо удам угсаахтай байх. Сайхан одоо бүрэн бүтэн бие эрхтэнтэй байх гэдэг ингээд олон зүйл шалтгаалдаг учраас энд л бол эд агуурсыг аривжуулахад хармын сэтгэлээ их одоо чандлан сах гэх. Санаа сэтгэл гэж би ойлгодог шүү дээ. Хорон санаа, буруу санаа, буруу бодол ороод ирэхдээ чинь хамгийн юм барагдаж байгаа шүү дээ. Хүн зөв бодолтой байх юм бол тэр чинь улам аривжаал байна, өсөөл байна. Гэхдээ тэр нь буян гэдэг нь заавал нэг одоо юу гэдэг гэрт нь нэг 2 телевизэр байх, 3 хөрөгч байх асуудал биш шүү дээ. Хүний өөрөө дотоод ертөнцөө тэр чинь ингээд хүн нэг юм зөв ойлгоод ирэхээр материалын ертөнцөөс илүү салаад тэрнээсээ хамаарах тэрүүндээ барьцаалагдах юмд багасаад явждаг байхгүй юу. Тэгээ өөрийгөө шал ондоо газар хэрэгжүүлдэг, шал ондоо орон зайд хэрэгжүүлдэг, шал ондоо юмнаас таашаал авдаг, цоош нь юм руу ороод явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлын хүрээнд л ойлгох хэрэгтэй байна. Манай ээж л хэлдэг. Муу үйл бити хий. Буйнаа барж. Ингэж бити суу. Буйнаа барж. Энд чи Монголын эцэг өвгдөөс уламжлагдаад ирсэн тэр ёс заншил гэдэг чинь хинч өөрчилж чадахгүй, хинч юун дээр цаасан дээр буулгаагүй нөгөө бичигдээгүй хууль гэдэг чинь л үйлчлээд байгаа байхгүй. Энд чинь нөгөө үйл гэдэг чинь, үйлийн үр гэдэг чинь л ерөөсөө яваад байгаа. Буйнаа барна гэдэг чинь үйлийн үрээс гажих. Одоо энэ муу сэтгэлийг нисманаас түрүүний ярьсан тэр бүх сэдв бүх юм чи ингээд холбоотой. Тийм учраас буйнаа барж байгаа. Өглөг өгье гэж бодохгүй, юмыг хайрлахгүй. Үзэн ятсан ч гэсэн хайрлаж болно шүү дээ юмыг. Тэ. Тэгэхэд ингэж чадахгүй байгаад сүүлд нь одоо ямар ч учраа яах учраа мэдхээ болцсон. Тэгээд байх тэр хүнд бол өстой буйн тогтох байтугай буйн нь барагдаад тэгээд нэг ёсондоо нэг одоо пон явцсан хүн, сүнсэн явцсан хүн гэж ярьдаг шиг л хүн болдог л доо. Харахад хүн идж уугаад бийцсад яваад идэг. Тэгтээ хүн биш бас юм дээр. Энэ орчлон хорвоо дээр бүтээж байгаа нэг ч юм байхгүй. Хэрэглэгч болсон. Ийм хэрэглэгч болсон хүнийг л одоо буйн нуурагдсан гэж хэлэх байна. Авралтыг дэлгэрүүлэгч Замбалгаравт асар ариун чандман эрдэнийн өсөргөөс алгасралгүй хишгэн хүрээг буулган сойрхъя. Хилэнцэд хорт шунлын сэтгэлээр дарж хишиг буйны хурыг давсан тогтооход эрхэм сүсгтэн олон та бүхнийг номын лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Монгол бүхий өргөд хаврын тэргуун сарын шинийн 6 буюу 2017 оны 3 дугаар сарын 4-нд 19 цагаас болно. Тасварыг 1916 17 үнэгүй хүргэв.